Хинт ч битгий итэг. Заримдаа гэр бүлийн гишүүд ч бас нэг нэгнээсээ урвж нэг нэгэндээ муу зүйл хийцгээдэг. Энэ удаад биерийнхэн хийж өгсөн хоолыг идээд нас барсан гэр бүлийн талаар ярих болно. Австрали улс Леонгата 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн энгийн нэгэн хагас айн өдөр. Гейл болон Дон Паттерсон нар Гейлийн дүү Хэтер болон түүний нөхөр Ян Вилкинсон нарын хамтаар өөрсдийн хүүгийн эхнэр буюу Бир Эрен Паттерсныхаа урилгыг хүлээн аван өдрийн зоог барихаар гэрт нь очисон байдаг. Тухайн үед Гейл болон Дон нарын хүү Саймон Паттерсон эхнэр Эринтэйг аль хэдийн хамтран амьдрахаа болчихсон байсан бөгөөд бичиг баримтаараа салаагүй болохоос биш аль хэдийн салсан байсан юм. Гэхдээ салах үедээ ямар ч маргаан муудалцаангүйгээр салсан учраас Бир Эрин нь хадмууттайгаач тэр салсан нөхөртөөгөөч тэр сайн харилцаатай хэвээрээ байсан. Эрин хадмуудаа хоолнд уурах үедээ маш чухал зүйлийн талаар тодруулбал эрүүл мэндийн талаар зөвлөлдөх шаардлагатай байна хэмээн хэлсэн учраас Паттерсныхан ч тэр Вилкинсны хосууд ч тэр яаравчлан гэрт нь очиж биерийнхээ хийсэн үхрийн махан Веллингтон болон бусад хачруудыг нийцсэн байдаг. Гэхдээ тэд гэртээ буцаж ирсэн цагаасаа эхлэн бөөлж өгөх, суулгах, хоолны хордлогонд орсон мэт шинж тэмдгээр өвдөж эхэлсэн төдийгүй сүүлдээ биеийг муудаж эмнэлэгт хүрэх цэцгээсэн. Эмчнэр эхлээд тэднийг энгийн хоолны хордлогонд орсон байж болзошгүй юм байна хэмээн оншилж байсан боловч төд удалгүй энэ дөрвийн элегний үйл ажиллагаа нь алдагдаж элегний дутагдалд орж улмаар эрчим тэмчилгээний тасагт комын байдалд орчихсон. Энгийн хоолны хордлого гэхэд нэг ил биш. Тиймээс хордлогын шалтгааныг тодруулахын тулд эмнэлгийн зүгээс лабораторийн шинжилгээ хийсэн бөгөөд тэднийг хортой мөгнөөс хорцсон болохыг нь тодорхойлж чадсан байдаг. Үүнээс болоод тэдний амь гарах цор ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал болж хувирсан юм. Ийхүү 6 хоног үхэл амьдралын загт тэмцсэн боловч эгч дүүс болох 70 настай Гейл, 66 настай Хэтер нар 8 дугаар сарын 4-ний өдөр нас барсан бол дараа өдөр нь Гейлийн нөхөр 70 настай Дон бас нас барчихсан. Азар 69 настай Ян Вилкинсон элэг шилжүүлэн суулгасны үр дүнд амь гарч чадсан ч насан туршийн хүнд өвчин тусаж хоцорсон юм. 5 хүн хамтдаа хооллоод 4 нь хордлогонд орж 3 нь нас барна гэдэг яавч хэвийн зүйл биш. Ялангуяа нэг хүний ямар ч шинж тэмдэггүй буюу хордоог үйлцэн гих өгүүлэмжтэй байсан нь бүрч хачирхалтай. Тэглээч тэдний хорцсон мөг нь дэлхийд ирэх хамгийн хортой мөгнүүдийн нэг буюу үхлийн малгайт мөг байсан учраас эмнэлгийн зүгээс энэ хэргийг цагдаагийн газарт мэдэгдэж хэргийн мөрдлөгийн үйл ажиллагаа эхэлсэн байдаг. Цагдаа нар мөрдлөгөө эхлүүлсэн мөчөөсөө л хойш Эрен Паттерсныг гол сэжигтэн болгосон боловч буруутгах арга бас байсангүй. Гэтэл яасан гэж гэмт хүн гэлбэлцэж орхисон. Эрен Паттерсон мөрдлөг эхэлмэгц хачирхалтай үйлдэлүүдийг илт гаргаж эхэлсэн тул цагдаа нар түүнийг нууцаар дагаж эхэлсэн төдийгүй жимс ногоо хатаагч нууцаар хаях гэж байх үед нь үйлдэл дээр нь зогсоод шалгатал тэр хатаагч дотроос үнэхээр л хортой мөгний дээж олдчихсон. Ийхүү ихний нотлох баримтыг олоод авчихсан учраас Эрен Паттерсны гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл асуудалгүй болсон бөгөөд түүний гэрт байсан зүйлсийг энгийн ухаанаар төсөөлөхөд ч бэрх. Эрен Паттерсон гэртээ ургамал хадгалах тусгай өрөө хүртэл гаргасан байсан бөгөөд энэ дотор их хэмжээний хортой мөг тэр дундаа хадмууд нь хорцсон үхлийн малгайт мөгний хатаамал байж байлаа. Гэрээс нь мөгний хатаамал нэгэнд олдчихсон учраас түүнээс мэдүүлэг авч эхэлтэл тэрээр хүн итгэмээргүй мэдүүлэг өгч эхэлсэн бөгөөд тэрээр эдгээр мөгийг гэрээс нь 118 км-ийн цаана байрлах Аз захаас хортой мөг гэж мэдлгүй худалдан авсан хэмээн мэдүүлж байв. Гэхдээ энэ мэдүүлэг өөр сэжвэрүүдээр үгүйсгэгдэж байсан төдийгүй Аз захаас худалдан авсан гэх нотлогоо олдоогүй. Хамгийн сонирхолтой нь тэрээр хэрэг болохоос өмнө 2 чудаа уцаа форматлж үйлдвэрийн тохиргонд нь оруулсан байсан боловч хайлтын түүхүүд нь зөвхөн утсанд нь хадгалагддаггүй гэдгийг мартсан байдаг. Түүний аккаунтуудын хайлтын түүхээс дүгнвэл тэрээр 4 сарын өмнө үхлийн малгайт мөөгний талаарх нэвтрүүлгийг бүтэн үзсэн байсан бөгөөд энэ нэвтрүүлэг дээр үгүйснээр бол аялагчид санамсаргүй байдлаар тухайн мөөгийг олж илрүүлэн тэр хавьд ургаж байгаа учраас болгоомжтой байгаараа хэмээн сэрэмжлүүлсэн боловч мань хүн арай өөр болгоод өөр дээрээ тусгаад авчихсан. Эрен Паттерсон мөөгний хор хүнөөлийн талаар наривчлан судлаад зогсохгүй ямар хэмжээтэй хэрэглэвэл үхэлд хүрэх талаар судалсан байлаа.
Ингээд 4-р сард нь мөөг ургаж байгаа уул руу өөрийн биеэр очиж үхлийн малгайт мөөгийг түүсэн болох нь утасныхын GPS-ийн бүртгэлээс илэрсэн. Тэгэхээр маш удаан бэлтгэсэн гэмт хэрэг байсан гэсэн үг. Энд дахиад нэг зүйл заавал яригдах хэрэгтэй. Уул нь Эрен Паттерсны төлөвлөснөөр болсон бол энд гэмт хэргийн хохирогч нь 4 биш харин 5 хүн байх ёстой байсан. Уг өдрийн зоогонд салсан нөхөр Саймон Паттерсон нь гэр бүлийнхаа 4 хүний хамтаар уригдсан байсан боловч Саймон эвгүй санагдаад байна гэх шалтгаанаар очихоос татгалзчихсан. Очсон бол гэр бүлийнхэнтэйгээ хамт хортоод цаашлаад юу болох байсныг ёстой бүү мэд. Гэр бүлийнхэн нь хоолнд хорцсны дараа Саймон гинэтгэн л нэг зүйлийг анзаарчихсан нь би өмнө нь ч бас Эренийн гарт амиа алдах төхөж байсан юм байна штэ гэх үнэн байла. Тэрээр 2021 оны 11-р сараас 2022 оны 9-р сарын хооронд 3 удаа маш хүчтэй хоолны хордлогонд орж байсан боловч тэр болгондоо юу ч анзаарч байсангүй. Эхний удаад эхнэрийнхээ хийсэн гарын хоолноос хорцсон бөгөөд ямар бодисонд хорцсон нь тодорхой биш. Хоёр дахь удаад мөн л эхнэрийнхээ хийсэн хоолноос хорцсон бөгөөд хорцсон бодис нь их хэмжээний хулганы хор. Гурав дахь удаад гэр бүлээрээ гадуур зугаалж явахдаа эхнэрийнхээ худалдан авчирсан гудамжны хоолноос идээд хортчихсон. Уул нь тэрээр сайн анзаарчихсан байсан бол Эрийн түүнд хоол авчирч өгөхдөө өөрийнхөө хоолны гурилыг аваад хайчихсан байсан хэрнээ өөрт нь гурилтай өгсөн байдаг. Хордлого авсан шалтгаан нь гуриланд шингээсэн бариум карбонат. Энэ бодис нь хулганы тэр дундаа хархны хорны найрлаганд ордог. Бодис боловч азар Саймон баг тунгаар идэж маш хурдан эмнэлгийн тусламж авч чадсан учраас амь гарч чадсан. Магадгүй хоолны бүх гурилыг нь идээгүй байсан байх л да. Тэрнээс биш Эрен тунгаа багтуулах хүн лав биш бололтой. Тэгвэл энэ Эрен Паттерсон гэж яг хин юм бэ? Яагаад нэгэн цагт танилж явсан 2 хүүхдийнхээ аавд болон түүний гэр бүлд ийм аимшигтэй зүйл хийхээр шийдсэн юм бол? Одоо энэ талаар ярилцъя. Эрен Паттерсон 1974 оны 9-р сарын 30-ны өдөр Эрен Труди Скатер нэрээр Австрали улсын Мельбурн хотод мэндэлсэн. 1992 онд Мельбурний их сургуульд шинжилгээ ухааны мэргэжлэр элсээд дараа нь мэргэжлээ сольж нэгтлэн бодох бүртгэлийн мэргэжлэр 2001 онд сургуулаа төгссөн. Сургуулаа төгсөөд нэгэн агаарын тээврийн компанид нисхийн удирдагчаар 2 жил ажиллаж байгаад дараагаар нь хотын зөвлөлийн байранд мэргэжилтнээр ажилд орсон байдаг. Энэ үедээ ирээдүйн нөхөр хотын зөвлөлийн байрны инженер Саймон Паттерсонтэй танилцаж үерхэж эхэлсэн. Саймонны дурснаар бол Эрен бүр маш тайван зөөлөн хүн шиг мэдрэмж төрүүлж байсан учраас гэрэлсэн аж. Тэгэд 2007 онд гэрлэж 2009 онд хүүгээ 2014 онд охиноо үлхийдэн авсан. Эрен Паттерсны эмээ 2006 онд нас барж тэрээр дүүгийнхаа хамтаар далайн эргийн байшин болон бусад эд хөрөнгийн өв залгамжлалыг хүлээн авсан бөгөөд энэ мөнгөнд үнэ нь ойролцоогоор 2 сая австрали доллартай тэнцэж байлаа. Тэрээр өв залгамжилж авсан хөрөнгөөрөө ахин 2 байшин худалдан авч түрээслэн санхүүгийн эрхчлүүлөөнд хүрч чадсан бөгөөд нөхрийнхөө дүүд байшин худалдан авахт нь хүртэл дэмжлэг үзүүлж байсан. Ер нь хадмуудтай маш сайн хандаж ойр дотн байх гэж хичээдэг байлаа. Гэвч хосуудын харилцаа тийм сайн байдаггүй байв. Тэд том хүүгээ төрсөн цагаас хойш л муудалцаж эхэлсэн бөгөөд хид хідэн удаа салж байсан хэдий ч эвлэрүүлэн зуучлах төвөөр дамжуулан буцаад л нийлчихдэг байсан ба 2014 онд охиноо төрөх үед хүртэл салсан байсан. Хосууд байнга салж нийлсээр 2015 онд нэг мөсөн салцгаасан бөгөөд салах үедээ хүүхдүүдээ ээж нь авахар тохиролцож найрсаг харилцаатай хоёр тийш болсон. Гэвч тэд санхүүгийн тал дээр нэгдмэл байсаар байсан тул бичиг баримт дээрээ бол хосууд хിവэрэ байсан юм. Яг уу 2022 оны хүртэл 2022 онд Саймон жилийнхаа татврын тайланга гаргахдаа Эриний тайлан тооцоог өөрийнхоосоо тусгаарлаж өөрийгөө ганц бие хэмээн мэдүүлсэн байсан нь Эриний дургууг маш их хэд хүргэж орхисон. Яг энэ асуудлаас болж Эрин Саймон хоёр маргалдаж 2023 оноос эхлэн харилцаагаа тасалцгаачихсан. Эрин өөрсдийнхөө маргааны талаар хадмуудтай байнга хэлдэг байсан боловч хадмууд нь хүүгийнхаа хувийн амьдралыг хүндэтгээд огт оролцож өгдөггүй байсан нь бирийнх нь хувьд урвалт мэдрэгдсэн бөгөөд би байнга сэтгэл гаргадаг байхад эднэр яаж байгаа юм бэ гэх хорслыг сэтгэл дотроо дэвэргэх болсон. Энэ хорслоосоо болоод Эрин хадмуудаасаа хүртэл нэг хэсэг холбоогоо таслаад байсан бөгөөд 2023 оны 5 дугаар сард болсон хадам ээжийнхаа 70 насны ойд хүртэл очоогүй хэрнээ 7 дугаар сарын
сарын 29-ний өдөр гинэтхэн л өдрийн зоогонд урьдчилсан. Холбоо тасарсан биерийнхээ гэрлүү хатмууд нь яагаад ингэтлээ итгэвтэй утсан бэ гэхээр Эрийн өөрийгөө хор тавдрын сүүлийн шатанд орчихлоо. Энэ тухайга хүүхдүүдтэй яаж хэлэх талаараа мэдэхгүй байна хэмээн хэлсэн учраас яахын аргагүй очиж цоосон байдаг. Мэдээж Эрийн ямар ч хор тавдраар өвдөөгүй цоо ирүүл байсан. Тэднийг ирэхэд ач нар нь кино үзэхээр кино театр руу явчихсан байсан учраас хоёр хүүхэд нь бол юу ч мэдээгүй. Энэ хэрэгээс ам гарч чадсан Яны хэлснээр бол Эрийн хоол аягалах үедээ өөртөө өөр өнгийн тавганд хоол тавгалсан бол хадмуудаа ижилхэн өнгийн тавганд хоол тавгалсан аж. Зүгээр л хувийн амьдралд нь оролцож өөрийг нь өмөөрөөгүй гэх шалтгаанаар 4-ийн 4 хүнийг хөнөөх гэж үтсэн байгаа юм. Яг үнэндээ бол Вилкинсныхан буюу Саймоны нагц эгч болон түүний нөхөр нар нь Эринтэй тийм ч дотн байгаагүй хэрнээл байна болчихсон нь туйлын харамсалтай. Үйлцэн хэргийнхээ төлөө Эрин бүх насаараа хоригдох ялыг сонссон бөгөөд одоогоор хоригдож байгаа. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ, subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.